За надад удахгүй очлаа за. Эхэллээ шүү. За сайн байцгаана өрх мөндөд үзэгчтэй ингээ шир зугаа нэвтрүүлгийн хамгийн анхны дугаар та бүхэнд хүрж байна. Өнөөдрийн манай нэвтрүүлгийн зочноор Загсахгүй продакшныг үүсгэн байгуулагч ментор коуч Дүүрэн Жаргал буюу Дүүрэн маань үргэлжлэн дээ. За баярлалаа бро. Асуу. Эхэлтэй үшиг дээ. За. Манай миний захирал. Яа. За. Орын сайн сайхан. Нам тавь одоо сая веб драма 10 ангитай гоё Сомедит хамтраад энэ жил маш олон төсөл эхэлж байгаа. Тэрний одоо хамгийн ихний хажуурын дурал 2 дугаар сизнэгээ дууслаа. Одоо үйл үзэж хүмүүс киногоо эхлэх гэж байна. Ажлууд ихтэй байна. Ажлын хажуугаар хамгийн том одоо энэ ажил болох одоо амьдралын аавын ажиллаагаа хийгээд сайхан болсон. Би баяр хүргэсэн байгаа шүү. Миний найз чинь ингээд дөнгөж аав болоход яг нэгдүгээр төрхийн одоо цамхан дээр ингээд зогсож байсан шүү дээ. Өсөд баярлсан шүү дээ. Яг найзууд ирэх айн гоё юм би. Тэр үед чинь л. Эхлээ чи ганцаар өнөж бодсон чинь тэр чамаа намхан маань садгүй нэ. Садаа маань үжиж өөр хийх хоёр. Тэгээд найзтайгаа нэг энэ нэвтрүүлгийнхаа хамгийн анхны зочноор өргөдөх нь бас учиртай. Хойлооч бас нэг зогсохгүй ингээ хийгээд контент хийгээд ингээ явжсэн. Шир зугаагийн голд нь манай Загсахгүй продакшны лого баг. Бас учиртай дандаа дэшигээ ингээд. За тэгээд энэ ямар учиртай нэвтрүүлэг вэ гэхээр ерөөхдөө хөнгө. Хөшин чамаас 3 асуулт асууна. Тэгээд ерөөхдөө энэ 3 асуултаа тойрол хоёлаа ярилцаа явчих. Окей. Угаасаа шир зуг энэ бол ямар нэгэн мэдлэг боловсрал уур ухаан шаардсан юм биш. Энэ зүгээр өхөр шир зугаа гоё яд жаргалтай бай тий. Ер нь бол хүмүүсийн амьдралд өдөр тутамд ингээд яригддаг зарим зүйлийг мэддэг зүйлүүдийг ерөөхдөө гоё тойрол ярьчна гэсэн. За эхний асуулт. Монголчууд хүнийг найтайхад яагаад бурхан өршөө гэж хэлдэг вэ? Тэр чинь угаасаа юу штэ. Хүн чинь найтайхад хүний зүрх ер нь бол найтайх заяа. За. Тэгээд ившээх. За. Унгах гурав. Яг зэрэг хийхэд хүн газар дээр насарна гэж. Насарна. Тий, ер нь хүн өсөв хат байл гэхэд. Яг тэр нөө хүний зүрх нь шууд хаагдана. Яг миний л зүгээр би амар хүмүүст мэдлэг зэлэг мэдгүй шүү. Би зүгээр харсан юм. Тэгээд хэлж байгаа шүү. Найтайхаар хүний зүрх бас тодорхой хэмжээгээр бас юм зогсоод буцаад нэг ажиллаж эхэлдэг. Тийм учраас одоо хүмүүст алга болох янз бүр болохоор ер нь бурхан мэн гэдэг шүү дээ. Тэгэхээр найтайхаар бурхан өршөө гэл тэ англиар please you. Тэр чинь ер нь нэг хүнийг буцаагаад амьдруулаараа бурхан өршөө гэл тэ бүтэн зүрхэн зогсож байгаа л гэсэн утгатай байж үгүй гэж бодож байна. Ер нь харилтны энэ үү те. Тий. Маш зөв хариуллаа. За ингэдэм байх. Хүн найтайхад хүний зүрх 1 секунд зогсдог юм байна. Нэг орно л тий 1 секунд зогсоод тэгээд одоо буцаад ажилт юм аа л да. Тэгээд монголчууд яг энийг мэддэг байсан юм бол сони тий бурхан гэд бас ингэ нэг аман яриа болол ингээл явцсан байж тий. Мэдээ тэгэж хэлдэг л болсон байлгүй дээ. Угаасаа тий мэдж байгаа болохоор тэгж хэлсэн байлгүй дээ тий. Эмчил хэлсэн баг. За эхний асуултанд бол эмчил хэлсэн ба. Эхний асуултанд бол Дүүрэн маань маш зөв хариуллаа. За хоёр дахь асуулт. За. Хүний хамгийн хүчтэй булчин юу вэ? Хүний биеийн хамгийн хүчтэй булчин юу вэ? Тэр чинь ер нь нөгөө маш олон булчингууд байгаа л да. Тэгтээ угаасаа нэг ер нь одоо нэг давуу тал нь одоо юм нэг сошиал маяг өгсөн юм нэг их юм уншиж байлаа. Тэрнээс би нэг амар ном зам уншаалдаг юм шилтэй. Тэрийг би зөндөө хийжсэн миний хүний хэл заяа. Хэл чин одоо ингээд ярихад миний хэлний бүчээ ажиллаж байна те. Тэгээ хүний хэл чин одоо хоол идэхэд хамгийн их хэрэгтэй. За тэгээд дээрээс нь өшөө бас бус юм. Хэлний бүчээ. Хэл үл сайн байхад хөл сайн байхад хэл сайн. Чи бас энэ хэлний тасгал хийгээд байдаг нь бас учиртай юм байна гэж. За тийм байна үзэгчтэй. Юу юм бэ? Хүний биеийн хамгийн хүчтэй булчин бол хэл юм байна. Тийм. Ямар сони юм те. Тэгтээ нэг юм үдчихэж байгаа энэ бүхэн баг мэдчихэж байгаа. Яагаад тэгэхээр яг энийг чи тэгтээ найзаа оруулж байгааг хөнгө асуусан байгаа. Ер нь уусаа нэг сүртэй ухааны юу яаж байгаа шүү дээ. Тэгтээ энэ яг бүр ингээд фэстер гэсэн байдаг байхгүй. Тийм үү. Хүний хэл үл хамгийн хүчтэй болчихсон. Хүн одоо ингээд ярих ер нь үл ингээд хүнтэй гоё зөв ойлголцоход бол ярьж чаддаг байх хэрэгтэй шүү дээ. Хөтөлбөр хийх гэсэн би ингээд сайн ярьдаг гэж хөтлөх хэрэгтэй тий. Тэгэл олон хүмүүстээ кино уран бүтээл хийх гэсэн ингээд продюсер хийхэд ингээд ярьдаг байх хэрэгтэй. Яагаад ярьж ийм гэхээр хэл нь хөгжсөн, хэлний үлдсэн сайн хөгжсөн учраас ярьж байгаа байхгүй. Тэгээд хэл нь хөгжсөн хөшин байдаг гэдэг чинь тэр юм байна шүү дээ тий. За окей маш зөв. Хүний биеийн хамгийн хүчтэй булчин бол мэдээж хэл юм байна. За тэгэхээр залуучууд маань бас тий хэлний булчин гэхээс илүү хэлний булчин аваас хөгжүүлэн санаа шүү хов болох үү дээ. Тийм булчин гэдээ ярихад мань 10 секунд. За хамаагүй. За харж.
Одоо ер нь ингээд за хилний болчихсон да ингээ хамгийн хүчтэй болчихсон. За дээрэс нь нэгтэй гоё залуучууд гоё одоо маань үеийнхэн доошоо дүүнер маань гэсэн гоё биеийн гоё хөгжүүлж байна тийм. Сөхөл гар ингээл тэр нь бол бас аймаа гоё залуучууд харагдаж шүү дээ. Манай эхнэр ч гэсэн одоо намайг тий одоо наатах 8 хуваа. Энэ одоо ингээд нэг байгаа 8 хуваа ачаал гэдэг. Гэхдээ манайхан би нэхлээд хилээ хөгжүүлсэн байхгүй. Одоо биеэ хөгжүүлэх гээд байгаа юм. Ерөнхий тайлбар нь бол тий. За сүүлийн асуулт. Маань нэвтрүүлэг бол онцлог нь бол маш богинохон. Маш богино хугацаанд хүмүүст яг хэрэгтэй мэдээллийг өгөөд хажуугаар нь have fun байгаад болоо. За 3 дахь асуулт гэвэл асгаж зутагдаггүй ганц л хүнсний зүйл байдаг гинэ. Дэлхий дээр шүү. За энэ юу вэ? Хүнсний зүйл ээ. Асгаж зутахгүйгээр идэнэ үстэй. Тий, идэхэд ингээд асгаж зутагддаггүй нэг юм хүнсний зүйл байдаг. Тэр юу вэ? Асгаж зутагдаггүй ид. Наа чи ямар өөрхөн асуулт. Хөөхөн бацаа юм бэ? Хөөхөн асуулт бацаа юм. Орд ирэх бодоод байгаа шүү дээ. Хөөх easy яа. Яг би зүгээр амар тэнгэл юм асгаж тэр асгачдаг. Тарвсыг би зүгээр ингэж бодсон юм. Тарвс чинь ингээд дотроо тарвс чинь ингээд гоё амттан шиг л мөртлөө тэр жигтэй ер нь бол ус шүү дээ. Тэгтээ ингээд би үгээрээс асахгүй л идтий гэж. Яг хоо туслаад асгаж цутгаад л байдаг л та. Тэр чинь өөрөө тэр заваа үнстэй. Асгаж зодохгүй хүнсний ихэр ч одоо хүнсний нэг зүйл байт юм. Шингэн зүйл биш юм байна шүү дээ. Асгаж зодохгүй зүгээр ингээд хадаж ядсан ч болох юм байна шүү дээ. Зөв. За яг хоо ер нь бол янз л байдаг. Тэр зүйл бол тэгтээ ингээд асгагддаггүй байна шүү дээ. Шингэн төлөвтэй байдаг. Заримдаа ийм гатцсан хатууд болдог тий. Тийм үү. Гэхдээ ерөнхий шинж нь бол шингэн төлөвтэй байдаг. Шингэн төлөвтэй байдаг. Гэхдээ асгаж зутагддаггүй. Асгаж зутахгүй гэж бодсон юм л да. Тэрнээс шууд ингээд иддэг гэвэл хинж асахгүй ч тийм. Би яа шингэнээр нь одоо тарус гэдэг байхгүй. Гэхдээ тарус бол биш байна. Биш угаас биш шүү дээ. Юу ч дээ. Тэр чинь асгаж шүү. Чи юу гэж бодож байна? Би хариултыг харсан байгаа шүү дээ. За шингэндүү тэгээ гатуу болчдөг. Тарус бол биш. Хүнсний зүйл, ногооны биш. За хэрвээ чи энэ асуултанд хариулж чадахгүй бол одоо ингээд чив тришээрээ хов хоосон байгаа. Ивент тэтгэж олж ирээрээ навшаа. Ивент тэтгэж олж ирээрээ заа. Ивент тэтгэж зүгээр одоо өчн нөгөө шир зугаагаа зацхын өмнө нөгөө нэг юм юу хийх. Тийм байлээ. Гоё. Тэр үндэсний үйлдвэрлэгч нөгөө нэг хүмүүс байдаг шүү дээ. Гоё сүү цагаа идэ мэдээсэн ч болно шүү дээ. Гоё айраг байсан те одоо юу ч үдээ. Өч найз нь гоё юу авчирч өгнө заа. Сая манайхан канондоргоос хамтарсан манай үндэсний үйлдвэрлэгч одоо Манфреши нэр нь iCool гэдэг нэртэй юм кул залуучуудад одоо хэрэглэхэд тохиромжтой юм жижиг юм гоё сүү заяа. Тэгэнгүүт юм томатны шүүс. Тэр чи яг ингээ оргиороо цус төлжүүлнэ. За тэгээд юм сүү нь болохоор янз шоколадтай, самартай юу юутэй л ингээ олон төрлийн сүү болон ундаанууд алюминий гэдэг. Манай бүгдийн нэг төр төрлийн авчиж тавьсан. Манай нэвтрүүлгийн ивент итгэгчээр iCool Manfresh. Яа шоо тэгнэ тэ. За тэрийг авчирж игээд. За хариултаа өгье. Гэхдээ би авчирж игээд гэж хариулж чадахгүй болохоор тийм. За асгаж зүтгэдэггүй одоо хүнсний ганц зүйл байдаг нь зүгийн бол юм байна. Хатуу болдог гэдэг нь юу гэсэн юм? Яг зүгийн болог нөгөө ингээд гатаачд юм билээ шүү дээ. Бас нөгөө юм хатуу төлөвтэй юм дөрвөлжин болоод юм чихэр шиг болоод яатсан байна. Гүн чи үзсэн үү? Тэгэж. Үзсэн хоо. Ер нь бол зүгийн бол юм биш. Тэг хүнс нь за одоо энэ ямар таны юу гэж бодож байгаа. Гэтэ би үнэхээр ёстой бодсонгүй. Гэтэ тийм байгаа шүү дээ. Ингээд зүгийн болооч ингээд аав. Гэтэ тэр чи бүр зааван шүү дээ. Одоо ингээд зүгийн бол чи ингээд муухан гойждаг шүү дээ. Тэгээ тэр чи ингээд гойжин ч гэж тэр чин гойждаг үл дээ. Зүгээр ингээд одоо халбгаар авлаа гэхэд тэгэл ингээд тогтчихдаг шүү дээ. Доош ингэдэг гэж бодоод. Яг гоо бүр шингэлцэн одоо тэр чи нөгөө байгалийнхын өөр гаргаар одоо чи яг тэр дээр ингээд өлгөөтэй байгаа зүгийн болыг айж үзсэн юм уу? Амар шингэн байдаг. Би яаж үзэх юм? Би энэ дэлхийн нийтэд ингээд энэ зөв хариулж өгөө гаргасан зүйлийг л ирж байгаа. Хэрэлдээ зодлоо. Тийм яг гадаа. Ер нь жаа. За гоё баярлалаа гоё. Наа чи нэгтээ 100% батлагдсан зүйл тийм. 100% батлагдсан. Энэ бол дараа нь хүн дээрсэн өөр юм гараад ирвэ. Судлаарай. За тэгээд өнөөдрийн манай шир зугаа нэвтрүүлэг маань энд хүрээд өндөрлөж байна. Маш богино хугацаанд болцсон. Нэвтрүүлэг чи онцлог нэрс энэ. Энд чи ямар эхлээгүй юм шиг дуусна юм бэ? Хүний амьдралын одоо алтан цагаас нэг их цагийг шууд ингэж явж. За тэгээд найстаа амьдралд нь сайн сайхныг хүсье. Дараагийн дугаарт Manfresh iCool гэдэг. Дараагийн дугаар дээр болохоор гоё ингээд би юунууд авчирд тавья. Тэгээд би дахиад суугаад цаг явах юм уу чи ингээд болно шүү дээ. Хоёлаа нэвтрүүлгийг бэлтгээд цаг яваа. Хаях гээд нөө шүү дээ. За ингээд зогсохгүй ингээд өргөлөөлөд явахаар боллоо. Шир зугаа. Yes. Гоё юм шүү дээ.
Би ч бас нэг асуулт асуучдаг байж. За тэгэл та. Шууд өсвөл Өрсөлдөж шууд. За. Шууд нэвтрүүлгийн концепт үүсэлтэй шүү дээ. Хамаагүй чөлөөтэй шүү дээ. За. Гэхдээ би амар том юу асуух гээд. Би тэгтээ юм нөө оюун ухааны тийм хариулах мариулах юу шүү. Зүгээр л юу асуух гээд байгаа шүү. За. Тэр дараа нь таслаад өөр юу бол оруулсан ч авах зэ. Хамаагүй асуух. Хамаагүй. Одоо ингээ миний найз ингээл ер нь бол гоё юм надад бол юм амар дайчин санагддаг байхгүй. Ингээд хийж байгаа ажил ингээд ер нь бол ингээд тэр зарим хүмүүс болохоор буруу болгоод ингээд буруу угаас нэг юм таалагддгоо. Ингээд тэг ингээд хутлаа юм. Ингээд ганцаараа ингээд айсвал ингээд хутлаа нэг юм гэдэг штеп. Тэнгүүт л энэ дээр юу асуух гэдэг гэхээр шал өөр юм байна. Зүгээр хамаагүй шүү. Миний найз надад нэг юу л юм жоохон нэг юм нуруу намхан гээл өөрөө ингээд идэг штеп. Ингээд жоохон нуруун талдаа. Тэгээ сая би нэг дээтлигээ шоу үзэж байхад харсан байхгүй тийм нэг намхан залуу нэг юм октод ингээд ингээ амар сууж исэн чинь залуучууд гарч ирдээ биш. Тэгээ ингээ нэг залуу ингээ гараад ирсэн чинь охин гарч ирж амжаагүй байхад пат гэж шарааглаа байсан. Яагаад гээд асуусан чинь миний сонирхол биш вэ намхан гэж тэгж штэ. Намхан гэдэг үг ер нь чамд ер нь нэг юм юуг санагддаг юм намхан гэхээр тийм ингээл нэг юм хүний тал нэг хүний юу юм шиг санагддаг уу альсвал энэ талыг н одоо өөрийн зүгээс одоо намхчуудыг өмөрөд намхчууд ярихад. Гэхдээ эн чинь нэг тийм сүртэй асуудал бол биш шүү дээ. Ямар гар хөл байхгүй байгаа шүү дээ. Хамгийн гол нь мэдгүй одооны хүүхдүүд гэх юм одоо тэгж ярих юм юу гэдэг зүгээр гараа. Одоо үеийнхэн маань ер нь нэг тийм нуруу мурун дээр ач холбогдлогддог юм шүү. Гэтэ яг зөв нэг амьдрал одоо туулаад ингээл нэг алдаж оноол үзэл жоохон нас ингээл ирэнгүүд угаасаа тэр намхан байна өндөр байна уу энэ чухал юм байна тэ тэр гэр бүлийн хүмүүжил гэдэг нь чухал юм байна гэдгийг ойлгох байх л та. Гэхдээ яг зөв нийгэмд бас нэг намхан гэдэг нь өөрөө муухай юм байна гэж ойлгохч бол бас энэ чинь болохгүй харин ямар нэгэн хүүхдэд бас трама өгж магадгүй шүү дээ. Тэр хаглуулахад тэр гарч ирсэн залуу дотроо тэр үлдэрсэнгөө маргааш чангаан тийрсэн. Яагаад л надад ингээм сонин болж байгаа харцахгүй ингээл зэл те. Ийм өөрөө нэг тийм те хоёр гар хөлөлтөд зүгээр өөртөө ихтэй айн гоё гарч ирж байгаа залуу амар муу те нэг ийм хөлсөмөр хэлтэй хүн юм шиг ингэж байгаа байхгүй. Амар надад юугаас нэгцсэн. Тэгээ би сая асуусан шүү дээ. Ер нь бол энийг юу хэлж байгаа гэхээр зүгээр төгсгөлтөөр нь ячих байгаа за. Номыг зүгээр хавцын нээж үзээгүй жиж худлаа битээ ярьж те нэг номыг нээхэд дотор ямар гоё үг агуулга ямар гоё юм бичсэн байдгийг мэдэхгүй нэг гаднахыг харчаал те ногоонууд нь лам гэдэг бол гээл тэгээд идэг чи нээж үзээгүй хүмүүс тэгж ярьдаг ш. Тэгэхээр хүнийг харьцаж үзчихэд л гаднахаар нь дүгнжээ те тэгэхгүй харьцаж үзээгүй намхан байна гээл те өөрөөсний энэ нэг тийм асуудал бол биш шүү дээ. Хамгийн гол нь тэгэл хүмүүжил тэгэл тэр хүүхдийн энэ шүү дээ. Одоо ингээл намхан аюугаа амжилттай явж байгаа дэлхийн хүн амын одоо баг тал хөл ингээл амжилттай явж байгаа бизнесмэнүүд бүгд л аюу гэж зүтг. Одоо бизнесмен жүжигч ингээд бүгд ментор коуч. Тэгээд би энийг өөрөө хэлж байхад завсраар нь өөрийгөө шигтгэж оруулах гэдэг байхгүй. Би нэг дээр нэг өөрөө бас амар трама авсан юм аа. Тэр нь юу их нэг өвдөл авсан. Амар өвдөл тий бурхан минь. Тэр ингээд нөгөө сая киноны хувц сонгоод ингээд нэг продакшн багаараа ингээд явж исэн чинь боцоологийн тэнд нэг дүү араас ахаа гэдэг утгагүй. Тэгэхээр уяа сайхан дүү гэсэн чинь та нэг ихнэртэйг контент хийдэг те гэх. Өө тийш дээ гэж. Танаа ихнэр ч амар хөөрхөнтэй гэхгүй. Амар баярлж байгаа шүү. Өө тийш дээ баярлахын дүү гэдгсэн чинь эдний ахын ихнэр нэстэй энэ ахын ихнэр амар хөөрхөн байхгүй гэж найз мастайгаа яриад. Тэгжээс надраас ахаа ихнэр чинь таныг яаж тоосё гэж авдیں۔ Тэр надад хүн туцаагүй зөө. Омидгүй одоо ингээд ахын тоогдсон ингээд зүг амьдэрж штэ одоо хүүхд мөхтэй гээл тэгсэн чинь ингээд байцсан. Нэр ахаа таныг яаж тоосё гэж хоёр дахь асууж байна. Мэдгүй штэ ахын дөө гээл тэгсэн чинь дахиад амар сайн ахаа энэ ах их 8 өрхөн ха таныг яаж тоосыг буцаад надад хүн дэрж авч би юу юм болоо гэж амар царай төстэй хүн үү би ч ээжтэй бүр ертөнцийн хамгийн царайлаг хүн дээ ингээд тэгсэн чинь ингээд тийм царай мод юм багтаа тэгсэн чинь дахиад асуугаад би юм хийж чадахгүйсэн чинь маа нямка хэлж авч цааш яваач чи гэдгсний балаа юм ааш ингээд яг миний өмнөөс яг ингээд юм аваад ингээд би аим эмзэглээ ороо начаа ихнэртэй хэлж авч сая тэгээд хараа мараа гэдгсэн чинь эмгтэй хүний гоё юм нэг хатан ухаан биш тэгэхэд надад ярил тий. Тэр миний хайрын надад миний харсныг хараагүй. Миний хайр надад хараагүй. Тий ингээд харьцаж үзээгүй ээжээж тий ингээд нэг юм царай үс ирээд царай үс миний хайрнаар ийм гоё хөмчтэй хайр нэг юм боос тий. Тэгэхэд ийм гал ингээд яриад миний охин ч гэсэн аавшиг ийм хөөрхөн гал ингээд буцаал ингээд тавьж тий ш тэгэл. Тэгэхэд ингээд эдгээр бас л миний хавцыг нээж үзээг үгүй. Тэгэд ер нь бол тэгэл нэг яг ойлгоогүй л байгаа хэл тоо. Тэр нөгөө тулсан зүйл гэдэг юм үү те. Гэхдээ л яг нөгөө нийт ингээд нийгэмдэр ингээд нэг юм яваад ангууд хүмүүс ингээд тэрийг их хвчлэн дагдаг гэнэ одоо жишээ.
одоо үнэн аюулд ордог гэдэг байгаа байхгүй. Яа. За баби яа. Үнэн гэдэг зүйл ингээд аюулд ордог гинэ. Тэрийг хамгаалахын тулд энэ нь үнэн шүү гэдгийг одоо байлгахын тулд одоо энэ нөгөө соёнгийн гэрүүл. Яа. Одоо нөгөө бидний хийгээд байгаа зүйл үчил эн чинь үнэн юм биш, эн чинь буруу юм биш үү гэдгийг байхын тулд энэ урлаг гэдэг зүйл чи байдаг гинэ. Тэгэхээр үнэн аюулд ордог шүү. Яа. За. Нэг амар хөндрөхгүй яа гэсэн зүгээр тэгсэн санийхуу хөндрөөгүй шүү дээ. Хэлмээр санагдаад гэсэн байхгүй. Яа тэгэхээр яг нөгөө би сая логоо дээр хэлээд өөр дөр хэлж байгаа нь яг энэ шиг тэр та хэдийн шууд хэлж байгаа үгчэн дээр хүмүүст амар эмзэг тусан шүү. Тэг ингээд амар драма үсээд өөрсдөө юм дутуу юм шиг бодож. Тэгэхээр хэлхээсээ өмнө бодож байгаарай. Тэгээд хэлний булчингаа сайжруулах. Баярлалаа. Яас.